болохгүй хамгийн сэвтэй хэсгүүдийг нуусан байдаг. За тэгвэл энэхүү бичлэгээрээ тэдгээр хувилбаруудтай танилцъя. Хүүхдүүдийг дэлгэцэн өмнө ууж чаддаг байсан нэгэн гэгээлэг хөөрхөн дүр бол Цасан цагаан ба 7 одоо хэмээх хүүхдийн кино байдаг. Walt Disney-ийн бас хамгийн классик кинонуудын нэг. За тэгвэл энэхүү кино маань шинжилсэн хувилбараа хийхээр болж 3 сарын 19-ний өдөр кино дэлгэцүүдтэй гарсан байгаа. За тэгвэл хүмүүс энэхүү киног үзэхийн оронд үл итгэмээр аимшигтай таамаглалуудыг дэвшүүлээд байна. Бид цасан цагааныг цас шиг цагаан царайтай, цусан улаан уриалтай, ус нь хав хар хэмээн төсөөлдөг байгаа. Гэтэл дүрийн сонгон шалгаруулалтаас болсон уу яасан хүмүүс энэ киног бүр маш багаар үнэлж байгаа. За би энэ киног кино театрт нэг очиж үзсэн. Та бүхний харж байгаачлан одоо суудлал нь ихэнх нь хоосон байсан. Тэгээд театрт бараг 5-6 хон л хүн үзсэн. Энэ кино нь маш өндөр өртгөөр бүтсэн хэдээч IMDb-гээс 1.6 үнэлгээ авсан. За үүгээр үл барам манай Disney-ийн гүнжүүдээс хамгийн одоо отгон нь буюу Snow White чинь 14 хүн настай байна. 14 настай гэдэг нь бол нэлээд олон их сурвалжаас харсны эцэст яг энэ нь бол үнэн юм шүү хаа. Тэгсэн чинь хүмүүс бас амар таамаглал гаргаж ирсэн заяо. Түүнийг үнсдэг ханхуг 31 настай гэдэг. За гэхдээ би энэ нь бол бас яг 100% итгэхгүй байгаа. Интернетээр зүгээр ингээд мэдээлэл хөөсөрч яваад байгаа гэж магадгүй. Гэхдээ энэ бол яг бодтой баримтаас харахад энэ үлгэр чинь өөрөө ах トゥ Грэмми үлгэрээс сэтгүүлсэн шүү дээ. Тэн дээрээ цасангоо өөрөө 7 настай охин байсан байгаа. За тэгэхээр 7 настай охин 7 залуутай хамт амьдраад гэд төсөөлөхөр жоохон сэвтэл юм да. За бас нэг ажиглагдсан сонирхолтой зүйл нь болохоор та нар ингээд яг энэ шилтгэнийг хартаа яг жирийн шилтгэн гэхээс илүү тэр нэг тийм деважинлаг байгаа. За энэ нь ямар учиртай вэ гэхээр Цасан цагаан маань яг үнэндээ ингээд өнгөрч өссөн Disney түүнийг арай зөөлрүүлэхийн тулд ханхуу ирж аварсан болгодог боловч яг үнэндээ ханхуу маань түүнийг одоо үнсгэд жинхэнэ хайрын үнсэлд байх бараг боломжгүй. Ягаад гэвэл энэ хоёр чинь би бинийгаа барыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ханхуу маань түүнийг аврахаар ирсэн биш, яг хүндээ Деважин руу авч явахаар ирсэн өхлийн илч байсан гэсэн таамаглал байгаа. Гэхдээ угаасаа ингээд Snow White маань маш олон вершнтэй юм бэл хамгийн анхны вершн нь ах トゥ Грэмми 1812-д бичигдсэн бол 1857 1937 гэх мэтчлэн олон янзын хувилбараар бичигдэж байжээ. Бид бүхэн Disney-гийн хувилбараар нь их мэддэг боловч Герман хувилбар, Оросын Пушкины хувилбар гэх мэтчлэн байдаг. Хамгийн сонирхолтойнуудаас нь дурдах юм бол 1812 онд бичигдчихсэн ах トゥ Грэммийн анхны хувилбар дээр үнэхээр нэг хаард хэсэг байсан. Тэр нь юу вэ гэхээр Snow White-ийн одоо ээж нь түүний яг төрсөн ээж болж таардаг. Төрсөн ээж нь охиныхоо гоо үзэсгэлэнд атаархаад тэгээд энэ одоо атаархлаасаа болоод охиноо алах гэж 3 удаа оролцсон. 3 удаа оролдоод бүтлгүүтээд тэгээд охин бас хүргэн хоёр нь жоохон эвгүй заяо. Хамгийн эцэст нь ээжээгээ ингээд төмөр гутал өмсөөд шатж байгаа халуун гал дээр ингээд үхтлээ бүжиглэхийг ингээд тулган шаардсан байдаг. Тэгээд ээж нь эцэст ингээд өөрийнхөө хорон санаанаасаа болоод үхэж байгаа байдлаар гардаг. За энийг мэдээж Disney хүүхдүүдэд үзүүлэхийн тулд яг энэ үйлбэрээр нь гаргаж болохгүй байсан баг. Тийм болохоор ингээд 57 37 онууд дээр нь зөөлрсөөр өнөөгийн хувилбараа олсон. 1857 оны хувилбарынх нь бас нэг сэвтэй хэсэг байдаг. Тэр нь юу вэ гэхээр хойд ээж нь анчанд даалгавар өгтөө охиныхоо зүрхийг биш элэг бөөрийг авчираарэ гэж цагтаг. За авчирсан элэг бөөрийг яадаг вэ гэхээр азар мэдээж гахааны элэг бөөрөө авчиад өчтөө штэ. За тэрийг давстай усны чанж ийцэн байдаг. Шал шижгэн байгаа. За өөр нэг сэжигтэй сэвтэй нэг таамаглал байна заяа. Цасан цагааныг 7 одоо нарын нэгтээ нь явуулсан байж магадгүй. Тэгээд ундаасаа хүүхдтэй болоод та бүхэн Шрекийг мэдэн штэ. Шрекийн одоо давчаа хаан тэр хоёрын дундаас төрсөн гэсэн таамаглал гаргаж ирээд байгаа байхгүй юу? Яагаад вэ гэсэн чинь одоо энэ хааных нь өмсөн хувцсыг харах юм бол тэлэн. Тэгээд цамцных нь энэ бөмбөгөр хоёр нь айгүй төстэй хийгдсэн бааз. За гэхдээ энэ бол нэрээ бузар гүтгэлэг бах уу? Юм нэрээ сайжраад байгаа мó муудаад байгаа мó үнэхээр ойлгохгүй байгаа. За 2025 оны хувилбар нь бол үнэхээр фейлсэн гэж хүмүүс бодоод тэгээд өөрсдөө юм химэл оюун ухаанаар манай Selena Gomez-ыг Hailey Bieber-тэй ингээ холж нийлүүлээд манай Selena ингээд одоо Цасан цагааны дүр тоглосон бол яг гоё байх байсан гэд нэг ийм хувилбар гаргаж ирсэн байна. Та нар юу гэж бодож байна?
Хүмүүс бас өөр хит хитэн хувилбар дэвшүүлсэн байлээ. Emily in Paris дээр тоглодог. Лилиг энэ дүрд төгс тохирох байсан гэж байгаа бол Monica Bellucci-гийн охин Deva Cass-ыг бас тоглох ёстой байсан гэж ярьж байгаа. Тэгээд 25 оны хувилбарыг үнэхээр аварчих санаад янз бүрийн хувилбар дэвшүүлсэн нь бас хүмүүсийн сонирхлыг татаад байгаа. За миний бодлоор Deva Cass энэ дүрд тоглоод ээж нь хэвээ тоглосон бол үнэхээр бас сонирхолтойгоо үзүүштэй болоод хүмүүс маш ихээр үзэх байсан болов уу гэж бодож байна. Disney-гийн уг нь гаргахыг зорьсон санаа нь болохоор хүний гадаад үзэмж биш дотоод сэтгэл нь цасан цагаан байхад тэгээ болчихно доо. Хар царайтай байсан ч хамаагүй дээ гэсэн санааг уг нь гаргахыг зорьсон юм шиг байгаа юм. Гэхдээ энэ хүмүүст бол таалагдаагүй. Нэгэн талаа энэ киног үзэхгүйгээс хойш би жоохон спойлер авчих. 1.2 үнэлгээтэй киног үзэж мөнгө өрөхгүй байлгүй дээ тий. За энэ кинон дээр яадаг вэ гэхээр Snow White маань нэг хулгай ээж байгаа баригдчихдаг залууд дурлцт юм аа. Тэгээд нөгөөдхөө бас аварж маварх гад өөрөө баатар болох гэж наачнаа. Энэ киноны гол дүрд тоглосон Rachel Zegler маань анхны вершинд нь ялангуяа тэр ханхуу нь гүнжийг авардаг хэсэгт нь бол өөрөө дурггүй гэж хэлээ. Ханхуу нь айгу тийм стокер мэдрэмж төрүүлсэн гинэ. За тэгээд энийг бол хүмүүс хэлэхдээ ямар ч тийм талархалгүй юм да. Ингээд ийм чухал дүр тоглолцоод киноога ганцхан удаа үзсэн тэгснэ амар энэ кино бол амар weird гэж хэлж байгаа нь өөрөө weird байна гэсэн. Weird. За тэгээ бичлэгтэй мөн зүг байсан та бүхэнд баярлалаа. Хэрвээ та subscribe дарах юм бол дараагийн бичлэг чинь хүрэхэд илүү амар болох болно шүү.